Сайн бацхан өвтөдөө 12-ын 6-гийн 2 үгийн дэлгэрүүлэх хувиргал гэсэн хохрон хичээл. Хичээлийн зорилго маань үгийг дэлгэрүүлэн хувиргах аргыг мэдэж үг бүтэх ёстой холбон тайлбарлана. За үгэнд ер нь хэлний хувиргал бол 4 хувиргал байдаг. Хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах. За энэ 4 хувиргалыг бол бид нэр урд хичээл дээр үзээд явцсан байгаа. За тэгвэл өгүүлбэрийн дэлгэрүүлэх хувиргал гэж юу юм бэ? За өгүүлбэр дээр тэгвэл бас хураах, салаалах, тонгорох, дэлгэрүүлэх хувиргал хийж болдог байна. За эндээс тэгэхээр өгүүлбэрийн гишүүдийг нэмэх, хасах, байрыг нь хөдөлгөх, сэлгэх, нэг үг хэлхийг нөгөө үг хэлээр солих, нэр ба үйл гишүүдийг хувиргах, үүргийг солих зэргээр өөрчлөхийг өгүүлбэрийн хувиргал гэдэг байна. За тэгвэл одоо эндээс өгүүлбэрийн хэдүүлээд дэлгэрүүлэх хувиргалыг авч үзье. Дэлгэрүүлэх хувиргал бол одоо хэлний бүхэл түвшинд явна. Үг их, үг тээвэр, өгүүлбэрт. За тэгвэл өгүүлбэрийн утга санааг тодтогч өргөжүүлэн ярьж өчхийг өгүүлбэрийн дэлгэрүүлэх хувиргал гинэ. Дэлгэрүүлэх хувиргал нь тэгвэл дараах 3 аргаар дэлгэрдэг юм байна. За нэгт нь цөм өгүүлбэрт дэлгэрүүлэгчүүд нэмж дэлгэрүүлнэ. За цэцэг ургана хөвгүүд тоглоно гэдэг бол цөм өгүүлбэр байна. За үүн дээр цэцэг ургана гэдэг дээр хашаан цэцэг ургана гэдэг дэлгэрүүлж гишүүн ороод ирсэн байна. Тодтгол за хөвгүүд хөл бөмбөг тоглоно гэдэг дэлгэрүүлэгчүүд орж ирсэн байна гэсэн. Цөм өгүүлбэрийг хэл зүг бүтээ өгүүлбэрээр дэлгэрүүлнэ. За эмээ баярлав гэдэг цөм өгүүлбэрийг эмээ хөлн газар өрөхгүй баярлав гэх мэт хэл зүг нэмсэн байна. За бид зүү орох зайгүй найзууд юм гэдэг дээр бас хэл зүг иржээ зүү орох зайгүй гэх. Цөм өгүүлбэрт гишүүн өгүүлбэр нэмж дэлгэрүүлнэ. За дүү ирв гэдэг өгүүлбэр дээр бид нэр үг өнгөрөхийн өмнө буюу гишүүн өгүүлбэр нэмж. За ийм 3 аргаар өгүүлбэрийг дэлгэрүүлдэг байна. За үгийн үг бүтэх ёсыг хэдүүлээ сэргийн саны. За үг бүтэх одоо үндсэн 2 арга байдаг. Үг бүтэх ёсны тогтолцоо бол 2 аргаар бүтдэг. Үндсэн арга, туслах арга. За үндсэн арга нь бол дагаврын аргаар үгнийх аргаар. Дагавар гэдэг маань идэвхтэй язгуураас идэвхгүй язгуураас дагаврын аргаар одоо шинэ үг үүсдэг байна тийм үү бүтдэг байна. За үгнийх аргаар зэрэгцээ буюу угсраа үг бүтдэг. За туслах гэхээр авиаслах аргаар бүтнэ эсвэл үг товчлох аргаар бүтдэг байна. За альва хэлний бэлэн байгаа нэгжид тулгуурлаа шинэ үг бүтэх арга хэрэглүүр зүй тогтлыг судлах тэр хичнээн салбар ухааныг бид нэр үг бүтэх ёс гэдэг байна. Үг бүтэх үндсэн арга бол дагаврын ба үгний хэлэх арга нь орчин цагийн монгол хэлний үг бүтэх үндсэн арга. Монгол хэлний ихэнх үүсмэл үг энэ 2 аргаар бүтдэг бөгөөд за хэлний нэгжийн хөгжлийн аль ч үед бүтээлч хэвээрээ байдаг. Үгний хэлэх аргаар бүтсэн холбоог нь өгүүлбэрт орохоор үгийн санцаа холбоог болж идэг. За үгийн 2 үгний чутгын талаараа нэг нь нэгдмэл болоод нэг ухагтхууныг зан үгсийн сангийн шинэ нэрлэлд үүсгэж тогтворцсон байдаг. Орчин цагийн монгол хэлэнд бол нэг одоо үгийн санцсан доктортой холбоог нь угсрах буюу зэрэгцэх холбоонд тулгуурлаж бүтдэг. Угсрах гэдэг маань одоо аль нэг үгэндээ угсрагдаж орно гэсэн засгийн газар номын сан. Зэрэгцэн гэхээр аз жаргал эрх чөлөө 2 үг маань зэрэгцэж оршдгоо гэсэн. За үгийн санцсан холбоо үгийн онцлог дараах 5 онцлогтой шууд утгатай байдаг, салаа утгагүй байдаг, дүрслэх ур маягаар бүтээгүй байдаг, нэр томьёоны шинжтэй байна, нэг ухагтууныг тэмдэглэнэ. За жишээ нь эрүүл энх, номын сан, өдөр шөнө, эдийн засаг, төмөр зам, мөрдөн байцаач гэдэр бол шууд утгатай, салаа утгагүй, дүрслэх ур маягаар бүтээгүй байна, нэр томьёоны шинжтэй байна. За нэг ухагтууныг заа нэрлэж байна гэсэн. За бид нар тэгвэл хэлний 4 хувиргал байдаг гэж ярьсан тийм ээ. За эндээс бид нар дэлгэрүүлэх хувиргалыг авч үзэж байна. За тэгвэл хэлний эхийн ямар ч одоо хэлний бүх төвшөнд одоо хувиргал хийж болдог. Тэгвэл өнөөдөр бид нар үгийг дэлгэрүүлэх хувиргалыг одоо цааш нь дэлгэрүүлж үзье. Үгийн дэлгэрэнгүй хувиргал хийх аргууд нь дараах аргууд байдаг. Нийлмэл үгээр нэг ухагтууныг нэрлэнэ. Хоршоо үгээр нэг ухагтууныг нэрлэдэг. Хэл зүгээр нэг ухагтууныг нэрлэдэг. Үг давтан дэлгэрүүлдэг. Нэг зүйлийг 2 ба түүнээс дэш олон үгээр нэрлэдэг. За энэ дээр жишээг нь харъя. Нийлмэл үгээр нэг ухагтууныг гэхээр самбарын альчуур, сурах хүчиг, эрүүл мэнд, уран зохиол гэдэг үгнүүд орно. За хоршоо үгээр нэг ухагтуун нэрлэнэ гэхээр ёс заншил, найз нөхөд, үр дүн, ашиг шим гэсэн жишээ байж болно. Хэл зүгээр гэхээр нүд үзүүлэх, давсанд явах, нүдний гим гэх мэт үгнүүд. За үг давтан дэлгэрүүлэх гэхээр бодож хийх хүн хүнийхээ хүчин. Нэг зүйлийг 2 ба түүнээс одоо олон үгээр нэрлэх. За гэсэр 10 зүгийн хорыг үнцэд даслагч. Тэгснэ дахиад ачид богд гэсэр мэрэгэн хаан гэх мэтэр. За холбоо үгийг бид нар төр чөлөөт ба чөлөө тус холбоо гэж ангилдаг. Чөлөөт холбоо үг гэдэг маань нэрийн болон үлийн холбоог хэлдэг. Нэрийн холбоо үг гэхээр артлын 2 холбоо үгийн маань артлын үг нь нэр үг ах хэвээр холбогдож байгаа үг. За үлийн холбоо гэхээр үйл өгтөй холбогдож байна гэдээ ойлгож байна. Чөлөөт холбоог энэ дэр үгийн санцсан, утга зүйцэн, хэл зүйцэн, бүхэл зүйцэн.
үгийн санцсан гэдэг маань шууд нэрлэлттэй уран төсөл ороогүй нэг утга санаа гэлтэх ийм үгнүүдийг хэллээ гэсэн тийм ээ номын сан. За утга зүйцэн гэхээр энэ бол утга нөгөө нэг шилцэн үгийг хэлж байна. За хилцүүцэн гэдэг бол одоо аль нэг үгэнд туслах үгээр орсон үг байна, авч байх. Бүхэлзүүцэн гэхээр бүхлийн хэсэг ч юм уу одоо ямар нэг юм тодтогч зааж өгч байгаа. За эмгэн долчин гэх мэтээ. За үгнийх аргаар бүтсэн нийлмэл үг нь өгүүлбэрт орохороо үгийн санцсан холбоо болдог байна. За үгийн дэлгэрүүлэх хургал хийхдээ бид нар юг анхаарах вэ гэхээр нэг ухагтун илэрхийлж буй оршоо үгийг танина. Нэг ухагтун илэрхийлж буй хэлц үгийг танина. Үгийн санцсан холбоо үгийн онцлогийг мэддэг байна. Үгийн дэлгэрүүлэх хургал хийх аргуудыг таньдаг байх ёстой. Тэгэхээр эдгээр зөвлөмжийн дагуу одоо саяын хичээлээ үтснийхээ дагуу хэдүүлээ дараах сорил даалгаврыг хийгээд багш руугаа илгээнэ. Компьютер дээрээс орж байгаа хүмүүс нь түүрний дараад хайнд утсан дээрээс орж байвал хайнд ингэж гарч ирэх хэвээр ингээд багш руугаа сорилоо игээд хичээлээ үзээд илгээгээрэй хүүхдүүдээ.